Юу байваа гэхдээ би дууны хүчний тухай ярьлаа. Тэгээд монголчууд маань эртнээс нааш тийм ээ дуутай, хууртай ардтан юм. 93 наадам дээрээ нэмэгдээ дуугүйгээр наадмыг төсөөлхийн аргагүй тийм ээ. Тэгээд хаалтын тоглол бас түүний өмнөх үзүү төрөө бүх тэгээд үзүү төрөө бүхтэйгээ хамт хал үлгэн натыг дуулахдаа яаж монгол хүн бүр огшиж байгаа тэр одоо үндэсний төв зингэлт хүрээлэнгээс хамтдаа мэдэрч хамт дуулж лайв хийж байсан та нар магадгүй үзсэн баг. Түүний дараагаар тэр оройдоо хүчтэнгүүд маань цуглаж хэрхэн хамтдаа хоолой нийлүүлэн дуулахыг бас сонссон. Тэгээ сонирхолтой нь тэр бас фэйсбүүкээр явж байгаа одоо баг 300 хэдэн мянган хүн үзсэн тэр бичлэг бол одоо миний явдаг цуглааны тэр гоё байранд бас болсон байсан. Тэгээ би өчигдөр бас магтан дуугаар дуулаад намайг одоо бас цуглаанд явдаг магтан дуу дуулдаг гэж манай бас фэйсбүүк найзууд мэддэг тийм ээ. Тэгээд дууны хүч гэдэг бол үнэхээр гайхалтай юм а гэдгийг л би одоо өнөөдөр энэ лайваараа дахин одоо та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Нөгөө талаар би эрчүүдээ чимдэг эмэгтэйчүүдтэй наадмын бэлэг болгоод эр хүн гэдэг дууг заах гэж байна. За тэгээд шинэхэн Арслангийн маань аав ээж хоёр ямар гоё дуулж байгааг та бүхэн маань харсан байгаа тийм ээ. Магадгүй харж амжаагүй хүн байвал гаваач мэгмөр сүрэнгээд багшийнхаа фэйсбүүк хуудсан дээр шеэрлсэн байгааг хараарай. За намайг таньдаггүй хүмүүст өөрийгөө танилцуулахад дуулуур зүйн багш, вокал коуч ер нь бол багш нь сон терапи буюу дуугаар одоо хүний сэтгэл зүйг эмчлэх, дуугаар майндсетийг бий болгох, дуугаар одоо сэтгэл зүйн биеийн бядтай болгох, оюуны бядтай болгох тийм одоо сургалтыг явуулдаг дуучин аяц хогч мэгмөр сүрэн гэж энэ хүн байна. За тэгээд наадмын сонин дээр бол ярих сонин үнэхээр их байгаа тийм ээ. Одоо манай шинэхэн гавьяат маань том төрөө маань байна. За урнаа сайн уу найзаа баярлалаа амжилт хүсье. Тэгээд нэр лайв маань би нөгөө ингэж лайв дээр орж ирж байгаа хүмүүсээ харахын тулд селфи лайв хийж байгаа. Тийм болохоор зэрэг ээжийн минь оёж гисэн энэ хантаас магадгүй буруу ингэртэй юм шиг харагдчих магадгүй. Тэгээд би монгол хүмүүр төрийн дууллаа дуулах тэр аянг бол ихлүүлсэн байгаа би өөрөө. За тэгээд түрүү жил Солонгос Сөүл хотод сургалт эхлүүлэхээс эхлээд би одоо өөрийнхөө сургалтанд дандаа төрийн дуулалыг бол орж байгаа хүн бүртгээ заах гэж хичээдэг. Сая одоо баяр наадамтай холбогдуулаад нийт Монголынхаа ард түмэн мөн одоо дэлхийд даяар тархсан монголчуудаа